юу бацхан ингээд шин бичлэгтэй тавтаа мөрөлтгтэй яг үндэ бол нилээн удажиж нэг бичлэг оруулж шүү байна тий. Яа за тэр жахаа. Өнөөдөр бол би ямар нэгэн өөрийнхөө бодол эсвэл тэ нөгөө нэг янз бүрийн инээдэрээ тайлбар бол хийхгүй. Би энэ удаа ингээд вебтүү санал болгоно. Тэгээд мэдээж хэрэг хамгийн ихэнд бол ер нь бол их олон мемэн дээр харсан баг. Их олон мем, рилүүд дээр харсан баг. Хамгийн шилдэг хот хөдөлгч их энэхүү вебтүүн дээр ингээд эхэлж байна. Яг хоо энэ удаагийнх дээр ингээд 3 вебт оруулаад дуусгая гэж бодож байна. Гэтэ энэ зэрэнүүдийг хараад чи. Инедмийн төрөл жанр болоод адлын явдал төрөл жанрт ордог. Бас исакай төрөл жанрт орно. Харалт. Үнэхээр инедмийн төрөл жанрт бол өстө дээгүүр бичигдэх хөө. Манай ингээ гол дүртэй ингээд хаа байсан солонгосын нэгтэй ингээд нэг барилгын инженерийн оюутан ингээд ер нь л өөр ертөнц рүү исакай хийснээр ингээд дундад зууны үеийн ингээд ертөнц рүү исакай хийснээр энэхүү юу хэлдэг байхгүй. Ер нь бол барилгаар те бас хүний амьдралыг хэр их өөрчлөгдөв гэдгийг бас харуулдагаараас их алдартай инедмих. Яг хоо тэгээд уг нь бол вебтуны ертөнцид ордог л доо. Үгүй романы ертөнцид орд юм байна. Ер нь бол бичгийн юм маягаар буюу novel гэдэг үлээ. Ер нь бол одоо энэ уртааталд байгаа энэ цэнхэр үстэй нөхөр бол Хавир Асархан гэдэг баха. Нөгөө нэг яг вебтун романыхны гол дүр нь. Манай хоёр ч ер нь бол Хавирын одоо энэ манай хүний энэ орсон байгаа энэ уг нь бол өөр хүний бие рүү орчтیں۔ Тэгээд өөр хүний бие энд бол үнэхээр дургүй байсан. Гэхдээ ингээд цаг хугацаа өнгөрөөд энэ хоёр ч ингээд хамт байгаа одоо хараа угаасаа ингээд тасчдсан байлээ шүү дээ. Ингээд угаасаа. Дээрээс нь манай хоёр ч бүр те хамт инээ тэргээр ганцаараа аялаад үнэхээр сайн найзууд баг болцсон. Гэхдээ яг ингээд биэнд нь анх ингээ өөр хүн орсон гэдгийг нэг жоохон таамаглажсанаас шиг яг мэддэггүй байсан. Тэгээд нэг сүүл рүүгээ нэг мэддэг болцсон юм аа. Гэхдээ бол үнэхээр яг энэ хоёр бол үнэхээр best friend болцсон байхгүй юу? Үнэхээр best friend болцсон. Яг ингээд роман дээр бол энэ Хавир маань бүр үнэхээр зовлонгийн туйл болцсон нөхөр байхгүй юу? Гэхдээ бүр энэ хоёр бүр хүн нийлж бараг лөөрдөх хэмжээнд орсон. Тэгэхээр уг нь бол Асархан ч амар шудрагтай ингээ баатар ингээ аахгүй ингээ хүлэг баатар аахгүй. Даанч тэгээд яг алтны дэрэг гой шаардлагын адилаар манай гол дүр бол тийм юм байхгүй шүү дээ. Угаасаа хуурна. Тэгтээ яхаа бас нэг сүлд нэг хөөрхөн яг вебт нуушвал бас арай нэг тийм хүн амьтанд эргэн тойрныхоо хүмүүсийг ингээ зовоохгүй зовоохгүй тэд нарт үнэхээр тус хүргэж чаддаг тийм хүн бохгүй хөөрхий. Уг нь бол ингээ эргэн тойрны хүмүүс нэг амар анхаарал тавьдаг гэдгээ өөрөө хүлийн зөвшөөрдөг төрлийн бохгүй. Мөнгөнд их дуртай. Манай хүн чи их сайн хүн уг нь. Даан чи их сайн хүн. Мөнгөнд дуртай гэсэндээ яг үндэ тэгэл олсон мөнгөө бараг тэгэл сүлд нь бараг цацаад дуусгах юм дөө. Тэгээд их сайн хүн аним вебтүүн дээр бол үнэхээр сайнаар дурсагдгаар бас инедмийн төрөл чанартаас үнэхээр гоёор дурсагдгаар хүн гэж дүр. Үнэхээр сайн дүр. Энэ вебтүүн ер нь бол маш олон зүйлийг ойлгуулдаг байхгүй. Манай хүн чинь ингээд нийгмийн бүр дунджаас доогуур давхархад ингээд өссөн. Аав ээж хоёр нь хоёулаа ингээд нас барцсан нэг тийм ингээд нөгөө нэг барилгын оюутан баггүй яг үндэ бол тэгээд өөр ертөнцид очиод яг үндийг амьдралаа баг эхнээс эхлүүлж байгаатай өөр ялгаа авахгүйгээр эхэлж байгаа. Яг тэгэл инээ тэр юмнуудыг бол үнэхээр харуулдаг л та. Гэр бүлийн талаар энэ байшин барилга одоо ингээ манай нийгэм хэрэг хөгжсөн байгааг ингээ дундад зуунтай харьцуулаад шал өөр төвшин гэдгийг бол үнэхээр харуулж чаддаг байхгүй. Тийм болохоор зэрэг энэ вебтүүд би үнэхээр дуртай. Дээрээс нь энэ царайнуудын хадалтай энэнд инехгүй гэж угаасаа байхгүй. Тиймээс ер нь бол энэхүү вебтүүнийг ер нь бол уншаарай гэмээр зөвлөе. Үнэхээр уншихад бол үнэхээр харамсахгүй. За дараач вебтүүн. Дараачих нь болохоор би тимч чадварлаг биш гэсэн энэ вебт орж байгаа байхгүй. Вебтэн баха тийм ч. Яг ингээд гол дүр мөр маань их цагаан ингээд үстэй улаан нүдтэй байгаа биз. Ер нь бол тэгээд гол дүрийнхаа царай марыг хараад ер нь бол та нарыг ингээ ойлгосон байлгүй дээ. Ер нь баг ингээд манай гол дүр чин нөгөө нэг альбинизм билүү тийм өвчтэй
Ер нь бол би амар суул тэг ингээд ер нь би амар муутай наранд гарахад хүртэл арьсан түлэгддэг болохоор зэрэг тэгээд ер нь бол яг ойлгомжтой шүү дээ. Яг ингээд Европын маягаар өөрнө ингээд энэ хүү зохиол маань Европын маягаар өөрөндөг нэг тийм бас инээдтэй нэг тийм гоё жаргалтай ч бас вебтун бас биш л дээ. Манай хүн чинь болохоор зэрэг ингээд нэг улсын ингээд юу болчтой байхгүй ингээд нэг улс ингээ эргэн тойрны улсуудтайгаа бүр дайн зарлаад бүр эзэнт гүрэн болтоод тэлцсэн. Тэгээд тэрхүү тэлж явах явцдаа 8 жилийн дайн гэдэг байхгүй тэр явцдаа хөөрхий баатар болсон байхгүй нэг амар баатар болсон тий. Гэхдээ яг үүндээ бол манай хүн бол суугахгүй сугны ус асаасын төрөлд ордог. Бүр ингээд 13 настай байхдаа ингээд тэрхүү дайнд анх орж исэн байдаг байгаа. Мэдээж яг 13 настай байхад яаж ч тэгээд айтгав те. Яг үүндээ саналаараа явсан гэж бодож байна. Та нар энэ зургийг хараад яг саналаараа явсан юм шиг харагдаж байна юу ер нь. Саналаараа яваагүй л хэвгүй байхгүй. Гэхдээ тэгээд тулааны талбар дээр 13 настай хүүхэд байгаа гэж бодоод үзэлтэй. Тэгээд яг угаасаа ойлгомжтой шүү дээ. Тулааны талбар дайн болж байгаа хэрэг зэрэг нэг бол тэд нэг бол бие гэсэн дүрмэл үйлчлэн угаасаа энэ тулааны талбарт ер нь тиймэрдүүл юм байгаа. Тэрнээс болоод тэгэл ер нь бол нэлээд олон хүн цааш наруулсан дээрээс нь инээ тэрэгэл бие юмын сул болохоор зэрэг бас л амар л та. Энэ вебтун үнэхээр л дарк байж чаддаг. Хөөх энэ минь зургийг харалтаа хөөх амар өрөвдөлтэй байгаас тий. Энэ зүгээр ингийн нэг гарын сэлвэж барьж дийлэхгүй яваад одоо яг ингийн ингээд 13 настай хүүхэд бол хангалттай дийлэн заяа хангалттай дийлээд нэг өөрхий савж бол чадан заяа ядаж ямар ч бэлтгэл хийдгүй байсан хүүхэд чинь бол яг тэгдэг байхгүй ингээд судаллаад үзэхээр нэг 10 марууд бол савчиж бол чадан заяа тасралтгүй манай хүн болж чадахгүй шүү дээ. Яг тэгээд тухайн ертөнцид манай хүн ингээд тэ ингээд чөтгөрийн хаан болоод өөрхөө тэр эзэнт гүрнийхээ хаан хоёрын ингээд голд нь ингээд тэ ингээд явж байгаагаар ингээд энэ вебт маань явдаг байхгүй. Basic л аним гэж хэлж гээд байгаа юм. Яаж байгаа бол тоо тэнийг харуулгаач. За тэр жоохон. Энхүү ингээд энэ хоёрын ингээд хоорондох хүн болоо чөтгөрийн талаарх энэ харилцааны талаар ингээд бас нэг жоохон хөрөнд дурдаг тийм. Яг үүндээ тэгээд та нар ингээд энэ манай гол дүрийг ингээд гэр бүл ингээ хүчээр өгсөн гэж бодож байна. Бас үгүй хөөрхий. Энэ зурагнаас угаасаа ойлгомжтой байгаа. Нэг гүн баха альбан хөтлөхөөр явуулчихгүй хөөрхий. Уг нь бол аав ээж хорин тэ ингээ очиод ингээ андуурл байсан байна гэдэг ингээ эзэн хаанд нь хүртэл ингээ хэлэх гэж орддог байхгүй. Ингээд бүр биелчсэн уулзъя гэдэг нөгөө гүн болиулаад идэх байхгүй. Хөөрхий. Тэгээ хамгийн амар 8 жилийн дайныхаа дараа хурж ирээд аав ээж хоригоо нухацсан шүү дээ манай. Яг угаасаа аав ээж хорин ингээд хөөрхий мдээгүй юм л та. Нөгөө нэг дайны үеэр ингээд загтал махтал гэр бүлээс нь хурж ирж яхад манай хүн хурж ирдэг байсан байхгүй. Учир нь нөгөө гүн чинь голоос нь авчдаг байсан байхгүй хөөрхий. Манай хүн төрсөн ах нь ингээд нөгөө гүнгийн чинь доор ажиллаж байгаа. Гэтэ бас та нар ингээд бодож магадгүй ингээд угаасаа аав ээж хоёроо нухацсан юм чаа. Угаасаа ах нь баг ус цанцсан бах гэж. Үгүй бас ах нь ингээд дүүгээ хамгаалахын тулд тэр гүнгийн доор байж байгаа байхгүй юу? Яг үүндээ бол үнэхээр сайн ах гэж бол үнэхээр хэлж бол чадъя шүү. Хөөрхий дүүгээ хамгаалахын тулд нөгөө гүнгийнхаа доор орж те ингээд бүр сүүлд баха хамгийн сүүлд гарсан нэг 10 бүлэг дотроо дүүгийнхаа өмнөөс бол үхсэн. За тэгээд энэ хүү вебтүүний ингээд цаадах санаа болохоор зэрэг гэр бүлийн харилцаа те ингээд янз бүрийн гений ингээд өөрчлөлт буюу ингээд тэр гений өвчин буюу энэ альбинизм болоод өөр янз бүрийн өвчин тэднэрээр тэгээ бас улс төрийг бас жоохон харуулдаг ингээд те ингээд Европын тэр улс тэр ингээ хуучны тэр медиалын тэр улс төр бол зүгээр замбраагүй шүү дээ. Тэд нар чинь зүгээр баг хаа хамаагүй нэг алчдаг байсан гарч штэ үн хэлэхэд. За тэгээд тэрхүү үйл явдлууд мөн те манай хүний ингээд харах өнцөг тийм бие султай те тийм хүн ингээд хэрхэн яаж амьдарч байгаа вэ гэдгийг ингээд харуулдаг тийм юу ихгүй юу? Тийм вебтун баггүй. Угтаа бол нилийн гоё вебтун тэгтээ тэгэл жоохон дарк төрөл жанрт орно. Яг гоо жоохон инедмийн те ингээ хөгжилтэй нам гүм чийл хэсгүүд бас байна л да. Тэгтээ бол үнэхээр дарк төрөл жанрт орно шүү. Яг гоо олж уншихыг хүсэж байгаа бол бас те ингээд бас уншихад бол үнэхээр харамсахгүй. За дараагийн вебтун. Хуулын дахин сэргэлт билүү. Мөрийн төрөл жанрын мөрийн адал явдал исакай өөр ертөнц болохоор зэрэг одоо тэгэл исакай л гээ. Яг би тэр нөгөө нэг сул дараа
би тийм чадварлаг биш дээр яг яагаагүй л дээ та нарт энэ ямар төрөл жанр гэдэг хэлээгүй л дагуусаа нэг тийм тэрэн дээр бол багтаагүй. За тэр жоох. Манай хүн бол ингээд те баг 100 гаруй жилийн өмнө те тэр хуулын цэцэн юу лээ тэр чинь хувшигын цэцэг өлөө тоорон цэцэг өлөө. Тэрнийхээ нөгөө нэг элтний гигантэн гэдэг амар том цолтой те ингээд 10 бүлэг ингээд агуу 10 бүлгийнхаа ингээд шавнаар тэдний наснуу толгойлогч нэг баруун салгаагүй зодж исэн нөхөр. Баруун салгаагүй зодж исэн бүр. Яа, баруун салгаагүй зодж исэн. Тэгтээ хөөрхий 100 жилийн өмнө чөтгөрийн шашны тэнгэрлэг чөтгөртэй тэрхүү 10 бүлэг 5 овог инээ тэр юмнууд дайцны үндсэн дээр хөөрхий тэр үед өгдөхгүй. Тэгээд 100 жилийн ирээдүйдээр ингээ хурж ирж байгаагаар ингээд энэхүү вебтун маань ер нь бол эхэлдэг байгаа. Манай хүний тэгээ хурж ирэхээр ирсэн чинь 100 жилийн ирээдүйд ирсэн чинь нөгөө хуу уулын бүлэг маань зүгээр бүр мөхчийдэг, бүр хаалга барих дээрээ бүр тулцсан. Тэр агуу 10 бүлгийн нэг те хамгийн хүчрэг бүлгэн сэлэмний те амар бүлгэн гэдэг байсан ч одоо л тийм бол биш болсон байдаг. Тэгээд тэрхүү бүлгээ те ингээд сэргээх зорилгоор ингээд явж байгаагаар манай энэ вебтун хэлдэг байгаа. Яг уу тэгээ вебтуны ингээ голоос нь би бас нэг жоохон тайлбар хүргээд байгааг бол та нар анзаарсан байх. Тэгээд голоос нь тайлбарлахад бол манай хүн тэгэл инээ тэр янз бүрийн газар руу очиод илүү хүчтэй болоод тэг ингээд өөрийнхөө тэр нөгөө нэг дээд уг нь бол дээд доод анги ингээд шавнар гэж байхгүй эднэр чинь ингээд өнөл дээд доод анги уг нь хуваагдтыг гítэл тэднийг бүгдийг зодцсон нөхөр штэ. Бүгдийн зодцсон тий. Ер нь бол энэ нөхөр бол нэг хэдийн юмар бол хязгаарлагдана. Энэ нөхөр өштэй ингээд тий ингээд тэр шавнаар тий тэр дээд курсынхаа зодцсон байгаад хуулын галзуу нохой гэдэг нэр авцсан байхгүй. Яг нөгөө нэг хуул гэдэг тэр бүлгэмийн ингээд нөгөө нэг шавнар чи ингээ хоорондоо тэгдэг байхгүй. Яг гадуур яг цуу ягаар бол хуулын ариун лоо гэдэг нэртэй. Гэхдээ яг үндэ бол тий хуул болоод тэр ингээ бүлгэм дотроо ер нь бол галзуу нохой гэдэг байхгүй. Галзуу нохой. Стэнэр ямар нэгэн буруу юм хийвэл тэгэл барьж аваа толоод рүүгөө зодчдөг нөхөр. Гэхдээ бас тийм амар хэвтэрт ортол нь бас эн чин зодохгүй те тийм наа чи бүр амар арга төлөвтэй те ингээд бүр тийм хүн зодох чадвар нь тэг бүр next level орсон нөхөр байхгүй. Ер нь бол тэгэл хүн идэ тэр хүн зодохоор болоод явчвал ер нь манай үнийг зогсоо гэж худлаа гэд юм дөө. Тэгээд вебтун дээр бол инээдмийн төрөл жанртаас ордог. Инээдмийн төрөл жанрын юмнууд бол хөөрхөн дурдагдаа явчихна. Тэгээд уншихад бол ягаад харамсахгүй дээрээс нь манай хүний те тэрхүү энэ бомнууд байгаа шүү дээ одоо ингээл те манай хүн чинь бэлтгэл сургуульт мургуулт гэдэг дээр бол үнэхээр сайн шүү дээ угаасаа дээрээс нь ингээд нөгөө нэг бусад ингээд ангийн те нөгөө нэг хүмүүс байгаа шүү дээ нөгөө нэг дээд курсынхаа баруун солгоогүй зоддог ч гэсэндээ зарим үнэхээр тэднийг бол үнэхээр хайрлт юм уу хөөрхий бүр юун дээр үлээд нэг овгийн өдөрдөг чинь чи яасан хуу бүлгэм чиний ардаа болохоор зэрэг чамайг хамгаална гэж бодож нүгэдэг байхгүй тэгсэн манай хүн зүгээр бодол дотор нь юу хуцаад байгаа хуу бол миний арыг харддаг би хуу бол ярыг харддаг гэдэг тэр хэсэг бол үнэхээр гоё хэсэг байсан шүү бас уншаад яг энэ үнэхээр уншаад бол үнэхээр инээдмийн те ингээд бас мөрийн талаар жоох ойлгож болохгүй гэхдээ яг ингээд те ингээд яг мөрийн төрөл жанрын талаар бол нэг тийм YouTube-д бол олон талаар мэддэг хүн бол угаасаа байдаг бах. Угаасаа ганц наана машинаас өөр юм угаасаа Монголд бол байхгүй шүү дээ. За тэгээд энэхүү вебтуны маань тэ ингээд ойлгох гэсэн зүйл нь болохоор ингээд тэ цусан холбоогүй хүн байсан ч тэ ингээд гэр бүлээс ч илүү дотн олж болдгийг тэгээ бас инээ тэрэ өөрийн чи үзэл бодол тэ ингээд хэдий өөр ээж болох чамтай адилхан өөр үзэл бодолтой хүн бол байдгийн шүү гэдгийг бас харуулдагаас гадна инээ тэрэ бас нөгөө хятадын уламжлалыг бас харуулцдаг бас амар алдартай л да. Мөрийн төрөл жанр ер нь бол хятадыг бас л үнэхээр сайн харуулдаг л да. За тэгээд өөр юмнууд нь юу вэ те ингээд янз бүрийн өөр бүлгүүд өөр үзэл санаатай хүмүүс хоорондоо те ингээд тэрсэлдэх ингээд өөр хамгийн аимшигтай те ингээд харуусал бол те ингээд хийж чадах байсан ч хийж чадаагүй тэр харуусал юм аа тэр яа би өмнөхтэй хэлчихэд яагаад ингэж байгаа юм тэнх чинь харуусал байд юм аа гэдэг хүртэл харуулдаг алдартай. За тэгээд ер нь бол миний энэ үрээд ингээд бэлдсэн 3 ингээд
төрөл жанр бол ингээд дуусч байна. Амар нэг тийм урт ийм урт бичлэг болсон юм уу? 14 минутын бичлэг болж байна. Бараг 15 минут болох чинь пүү. Нилээн урт бичлэг болсон байх шүү. Ер нь бол нилээн яаж чинь те? Нилээн урт бичлэг болж байна. Тэгээд юу нь таалагдсан хэдий тул итгэлтэй байна. Ямар олон сул үг хэрэгжилж байна. Бичлэгийг өгж явах утсан биш зүгээр сул үгний зүгээр магнит болсон байдаг нас. За тэр жоох. За ингээд миний бэлтгэсэн бичлэг таалагдсан бол баяртай байна. Үнэхээр те нэг тийм сайн бичлэг те ингэ дуу оруулалт хийгээд идэв хүн биш гэсэндээ за энэ миний ямар хамаах вэ? За тэгээд ер нь бол янз бүрийн те энэ тэрэ одоо ингээд би ер нь бол одоо юу тайлбарлах бодолтой байна бас нэг өөрийнхөө үзчихсэн санал болгох вебтунуудыг ер нь бол санал болгоод дуусан магцаа шууд аним санал болгохыг гэсэн бас бодолтой байна. Би шууд энэний дараа аним санал болгож эхэлнэ вебтунуудаа ярьж дуусгах чад. За, ларж бэлгээ уцтлаа. Түр баяртай.